Хэдүүлээ нэг ажил хийдэг юм хийхгүй л энэ байгууллага байгуулсаар байгаа бид нэр баларх юм шиг байна да. За нэг 7 хүнтэй юм ингээд нэмээ байгуулад одоо энэнийг л байгуулад өгвөл хүний эрх гэдэг юмыг алаад өгнө л гэж хэлж явах шиг байна. Энэ ч бас үлгэрэлтэй. Ер нь Паркинсоны хуулиар энэ орон тоо нэмэгдэхийн хэрээр юм чин дампуурдаг. Тэгээд та нар дахиад одоо нэг асуудал үүслэе. Энэ хараа. Энэ одоо хэн нэмчихвэ? Одоо энэ ингээд хүний эрхийг хамгаалагч эрх зүйн байдлын тухай хууль гэдэг ингээд оруулж ирэнгүүтээ хойноос нь нөгөө нэг үндсэн хуулийг өөрчилж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн хуульд өөрчлөлт оруулаад одоо нөгөө 5 гишүүн дарга арай хийж бий болгож авсан чинь одоо хүч нь хүрэхгүй 6 болгоёг солиороод байна. Гэхдээ энэ нэг орон тоогоор хөөцөлдсөн нэг баахан дарга нар бий болгосон юм болиул яасан. Энэ одоо хаанаас гараад ирсэн юм? Хэн хариулах юм бол мөнгөсөг гишүүн хариулах юм бол хэн хариулах юм? Энэ яагаад орон тоо нэмж байгаа? 5 хүнтэй ажиллаад баахан юм болж бид нар нэг хэдэн хүн сонгоо хүчтэй. Одоо та нар энэ хууль гаргаад 7 хүн бий болгож байгаа. Дахиад энэ хуулийг гаргангуудаа хулгаагаар дахиад энд нь 5 хүнээ 6 болгож байгаа. Ийм юм байж болохгүй шүү дээ. Хэн хийсэн энийг? За хариулъя. Мөнгөсгч ажлын хэсгийн ахлагч. Харин тий 5-6 болгож байгаа. За тэгэхээр энэ Алтан уугийн гишүүний асуултанд хариулъя. За тэр энэ хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тоо хууль бол Монгол улсын хэмжээнд үйлдэл явуулж байгаа хүний эрх хамгаалагчдын эрх зүйн хамгаалтыг бий болгох буюу одоо Нэгдсэн улсын байгууллагын конвенцийн дагуу олон улсын хүний эрхийн одоо нэг шинэ механизм орж ирж байгаамаа. За энэ утгаараа хүний эрхийн үндэсний комиссийн одоо нэг гишүүн буюу одоо хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн болвол хүний эрхийн чиглэлээр үйлдэл явуулж байгаа тухайн одоо үйл ажиллагааг хариуцна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүний эрхийн үндэсний комиссийн одоо байгаа 5 гишүүнээс одоо ажил үргийн хувьд арай өөр буюу шинэ энэ одоо хүний эрхийн механизмыг хариуцж байгаа. За хоёрдугаарт нь олон улсын загвар хууль болон одоо бусад хуультай уялдуулахад бол хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа маш өргөн хүрээтэй байгаа. За энэ үйл ажиллагаанд хүний эрхийн үндэсний комиссийн одоо байгаа үйл ажиллагаа механизмууд за тэгээд дээрэс нь одоо шинийн заалтуудаар хүний эрх хамгаалагчийн одоо эрсдэл за учирсан хохирол гэдэг юм уу за хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг үзүүлэх одоо төрийн одоо дэмжлэгүүдийг хариуцсан тодорхой юм бүтэц байгаа зэрэг аргагүй болсон байгаа. За тэгээд дээрэс нь бас одоо нэмжлэхэд энэ хүний эрхийн үндэсний комисс маань одоо энэ хүний эрх хамгаалагч гэсэн одоо шинэ юм үүрэг бүхий гишүүнтэй болохоос гадна энэ гишүүн бол одоо байнгын буюу 6 жилийн хугацаатай ингээд тухайн хүний эрхийн хороогоо ахлаад явахгүй. Хүний эрхийн одоо комиссийн гишүүд маань 6 жил дээр ээлжлээд нэг жилээр ээлжлээд явах юм зохицуулт орж байгаа. Өөрөөр хэлбэл одоо Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс дээр хүний эрх хамгаалагчийг хамгаалах тухай ийм шинэ одоо үүрэг функц орж байгаа учраас энэ гишүүн ингэ шинээр нэмэгдэж орж ирж байгаамаа.